Эзний өдрийн мэнд шалом. Та бүхнийг харж байгаадаа баяртай байна. За бүгдээрээ хамтдаа эзний үгэнд орохоос өмнө хамтдаа залбирцгаая. Бурхан Аваа танд талархын цагийнхаа төлөө эзэн минь таны амьд үг энэ газар миний амаар дамжуулагдаж сууж байгаа итгэлийн ахан дүүс болгоны минь зүр сэтгэлд хүрж эзэн та ажиллаа хийгэр учир нь таны үг бидний амьдралыг өөрчилдөг үлээ. Таны үг бол бидний хөлдөгт илүү. Тиймээс эзэн минь таны үгээр эзэн минь бид нар амьдралынхаа хаашаа явахаа гэрэлтүүлж чиглүүлэгдэж таны хүслийн дагуу амьдарсан нэгэн болохыг хүсэж байна. Тэр өнөөдөр ирж чадаагүй ахан дүүсээ таньдаа өргөж чинь тэднийг бай газар болгоно эзэн та хамгаалж өөрийн бас нэгүслийг эзэн та тэдний минь дээр байлгаж өгөөрэй. Үлдсэн цагаа таньдаа даатгах байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За бүгдээр хамтдаа 1-р Тесалоник номноос өнөөдөр суралцгаая. Тэгээд Бурхны өнөөдрийн миний бэлдэж ирсэн үгний гарч ирдэг бол Бурхны хүсэл. Тэгэхээр Бурхны хүслийг мэдхийг хүссэн хүн байна уу энэ? Байна уу? Бид нар бүгдээрээ мэдхийг хүсэж байгаа тийм. Тэгээд яг энэ Тесалоник номыг Илч Паул бичсэн. Тэгээд Паул 1-р Тесалоник ном 5 бүлэгтэй. Тэгээд 5 дахь бүлгийнх нь төгсгөл хэсэгт нь яг 16, 17, 18 дахь эшлэлээр нь Паул урамшууллын үг хэлж байгаа. Энэ загталтаа Тесалоник сүм бичсэн загталтаа урамшууллын үгийг хэлж байгаа. Тэгээд энэ загтал нь болохоор итгэгчнэрт зориулагдж бичсэн загтал. Тэгээд яг загтлынхаа хамгийн төгсгөлд нь яг тэр үед Тесалоникийн цуглаан маш их хавчлагын дунд, маш их зовлон бэрхшээл дунд байсан. Тэгээд тийм урмын үг болохоор Паул энэхүү үгнүүдийг бичсэн, энэхүү загтлыг бичсэн. Тэгээд хамтдаа 16, 17, 18-ыг уншицгаая. За бүгдээ хамтдаа дуудъя. Үргэлж баяртай бай, тасралтгүй залбир, бүх зүйл талархлаа өөрөг. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурхны хүсэл мөн. Амен. За итгэгч хүмүүс бид нар эрт оройгүй хэзээ нэгэн цагт миний амьдралд Бурхны хүсэл юу юм бэ гэж бид нар их асуудаг тийм. Бид нар их асуудаг. Тэгээд бид нар асуухтаа их тодорхойгоор ингэж асуудаг байгаа тийм. За би шийдвэр гаргах, ялангуяа нарийн шийдвэр гаргахын өмнө бид нар асуудаг тийм. Яг энэ шийдвэр дээр Бурхны хүсэл яг юу юм бол би энэ хүнтэй үерхэх үү, гэрлэх үү, эсвэл энэ ажилд орох уу, Чикаго руу нүүх үү, Монгол руу нүүх үү, мэргэжлээ яаж сонгох уу, тэ? Маш олон биднэрт том шийдвэрүүд бидний амьдралд тулгардаг. Тэгээ бид нэр асуулт асуудаг байгаа. Яг эзний хүсэл юу юм бэ гэж асуудаг байгаа. Тэгээд яг энэ асуултуудын цаана нь яг юу? Энэ асуултуудын цаана нь бид нар бүгдээрээ яг адилхан зүйлийг хүсдэг. Бид нар бүгдээрээ л яг адилхан зүйлийг хүсдэг байгаа. Олон төрлийн асуултууд асууж байгаа. Яг адилхан зүйл нь юу вэ гэх юм бол бид нар бүгдээрээ амар тайван баяр хөөргийг л хүсэж байгаа. Тэг. Яг энэ нь бол адилхан. Гэхдээ асуултууд нь өөр байж болох юм. Гэхдээ бид нар яг энэ бүхний цаана баяр хөөр, амар тайвныг л хүсэж байгаа тийм. Тэгэхээр баяр хөөр, амар тайван гэдэг нь хаанаас ирдэг вүлээ? Та бүхэн зуны кампаас санаж байна уу? Ариун сүнсний үр жимстэй. Joy and peace гэж байгаа тийм. Баяр хөөр, амар тайван, ариун сүнсний 9 үр жимсийн хоёрынтэй. Тэгэхээр энэ нь болохоор Бурханаас ирд юм байна. Бид нар өөрсдөө хичээгээд олж авдаг зүйл бас биш тийм. Хөдөлмөрлөөд хичээгээд тэгээд шагналд нь олж авдаг зүйл бол биш. Ариун сүнсний үр жимс гэдэг нь болохоор ариун сүнсээр биднэрт бэлэг болгогдож ирдэг зүйлс байгаа. Тэгэхээр
бид нар яг энэ бид нар ингээд асуултад асуухтаа бид нарт ингээд тодорхой бас хариулт ирдэггүй шүү дээ тий. Та нар тийм юмд тохиолдож ирсэн үү тий. Яг бурхан яг алийг нь шийдгээд байгаа нэг мэдэгддэггүй үед байсан уу? Надад л яг итгэлийн амьдралын яг нэдэнд олон жилүүд ингээ эргээ харахад бол яг бурхан яг тодорхой хариултыг бол өгж байгаагүй. Тэгээ би илэрүү нүүх үү, бээр рүү босож нүүх үү, энэ хүнтэй гэрлэх үү, энэ ажилд орох уу, Монгол руу буцах уу, энэ ч нэ үлдэх үү гэл амар олон асуултуудад яг бурхан яг тодорхой хариултыг Библиэлд байдаггүй. Библиэлд байдаггүй байгаа. Тэгэхээр Библиэлд байдаггүй болохоор бид нар их залбирдаг байгаа. Тэгээ залбирдаг. Тэгээ залбирахаараа бид нар өөрсдөө нэг хариу авж байгаа юм шиг санагдаад тэгээ за энэ л бурхны хүсэл юм байна гэж шийдвэр гаргаад тэрийгээ дагаад явцсан үед нь яг үнэндээ тэр нь бурхны хүсэл биш ч юм уу яг бидний бодсноос шал өөрөөр ирэх зүйл гардаг бидний амьдралд. Тийм зүйлс бидний амьдралд их гардаг. Тэгэхээр би бас гайхдаг л да яагаад яг бидний амьдралын хувьд амар чухал асуултуудын яг тодорхой хариултууд нь ингээд Библи уншихаар ч юм уу ингээд залбирахаар бурхан ингээд яг нарийн хэлдэггүй юм бэ гэж би гайхдаг. Тэгээд энэ талаар ингээд би бодоол бэлдээл хийж явах үед яг үнэндээ бурханы хүсэл гэдэг нь хоёр төрлөх байд юм байна. Нэг нь болохоор заримдаа бурханы хүсэл нууцлагдсан. Бурхан л мэддэг, бид нар яг мэдгүй. Заримдаа болохоор энэ нь илчлэгдсэн. Бүгдээр дэд хууль номын нэг ишлэгийг уншицгаая. Нууц дэд хууль номын 29:29 дээр нууц зүйлс нь бидний бурхан эзэнд хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд бидний хөвгүүдэд үрд хамаарна. Амен. Тэгэхээр зарим нууц зүйлс нь эзэнд л хамаарна. Харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд хамаартай гэж байна. Тэгэхээр бид нар энийг аягуулсаа ялгаж салгах чадвар биднэрт байх хэрэгтэй. Ямар зүйлс нь нууцлагдсан, ямар зүйлс нь илэрсэн гэдгийг бид нар одоо илчлэгдсэн гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Тэгэхээр яг бурхны хүсэл гэхээр хоёр төрлийн зүйлс байгаа. Нэг нь болохоор нууцлагдсан, бид нар яг сайн мэдэхгүй. Нөгөөх нь болохоор илчлэгдсэн. Тэгээ өнөөдөр 1-р Тесалоник 5:16-аас 18 дээр тэр илчлэгдсэн илч Паулаар дамжиж биднэрт илчлэгдсэн, манай чуулганд өгөгдсөн ил болсон тэр бурхны хүсэл юу вэ гэдгийг маш нарийнаар хэлсэн байна. Тэгэхдээ эргэж буцаад яг нууцлагдсан гэдэг байгаа хэсгээр нь буцаад очие л да. Тэгэхээр бурхан яг бидний амьдралын том шийдвэрүүдэд бид нарыг нэг тоодгүй гэж бодож байна уу та нар? Мэдээж тоож байгаа мэдээж энэ нь бурханд хамаатай. Бурханд чухал, бидний амьдралд юу болж байгаа нь чухал. Бид нар зөв шийдвэр гаргахыг бурхан хүсэж байгаа. Энийг хүсэж байгаа бурханд хамаатай. Тийм болохоор би болохоор ингэж харж байгаа. Энэ болохоор төлөвшөлттэй хамаатай юм байна гэдэг төлөвшөлт гэхээр бид нар итгэлээрээ өсөөд үгэнд илүү ороод итгэлээрээ өсөөд тэгээ бидний амьдралд амьдралаа хуваалцдаг тийм итгэлийн амьдралаа хуваалцдаг тийм итгэлийн ахын дүүстэй бид нар нэг амьдралд нь бий болоход бурхан амьдралын бидний өмнө бид нар шийдвэр гаргахад бурхан биднэрт тусалдаг. Тэгэхээр энэ болохоор бид нар илүү итгэлээрээ өсөхөд бид нар илүү хэрсүү болж чаддаг. Бурхан бол яг энэ нь зөв тэр нь буруу гэж хэлэхгүй. Гэхдээ бид нар итгэлээрээ өсгөрөө бид нар илүү хэрсүү болоод за энэ нь ч бараг зөв юм да гэдэг тийм хэрсүү байдал бид нар сурцдаг байгаа. Тэгэхээр ялгаж салах чадвар маань илүү сайжирдаг байгаа. Тэгээд бас заримдаа яг бидний хувьд амар чухал мэт санагдж байгаа шийдвэрүүдэд бурханд яг тэр нь юу гэдэг чинь бурхны зүгээс харахад бол аль нь ч ялгаагүй байж болох зүйлсүүд их байдаг юм шиг санагдсан надаа. Тэг яагаад гэвэл би бидний амьдрал ийм чухал асуултууд гэж бид түрүү ярьсан. Нэг нь болохоор за энэ хүнтэй суувал зөв үү буруу юу гэдэг. Хэдийгээр маш сайн, маш зөв хүнтэй суусан ч гэсэн тэр хүндээ үнэн биш байдаг хүмүүс байдгийг бид нар мэдэн тийм ээ. Эсвэл бид нар хэдийгээр амар мундаг зөв мэргэжлээ сонгоод мундаг компанид ажилд орсон ч гэсэн
нэг л дутуу санагдаад байдаг. Тэгээ за одоо энэ хотлоо юм байна. Одоо дараагийнхт нь л орчвол арай өөр юм хийчихвэл гээд те одоо нэг л дутуу санагдаад байдаг зүйлс байдаг байгаа. Тэгээд одоо жишээ нь одоо нүүд суухын асуудал ч юм уу те тэр за Чикаго руу нүүх ч юм уу, Сиэтл руу нүүх ч юм уу те тэгээд тэнцээ очиод маш сайн цуглаан олчлаа гэж бодъё те. Тэгээд зүг бадраа нүүж очиод маш сайн цуглаан олсон ч гэсэн итгэлээрээ ерөөсөө өсдөггүй баяр хөөр байхгүй зүгээр л одоо тэнцээ сууж идэг итгэгч нар бас байгаа. Тэгэхээр одоо миний хэлэх гээд байгаа зүйл юу гэх юм бол яг бид нар болохоор нөхцөл байдлаа л өөрчилчихвэл зөв нөхцөл байдлаа л өөрчилчихвэл би тэр баяр хөөр тэр амар тайвныг олж аавна гэж бид нар бодоо яваад байдаг. Гэхдээ тийм биш. Бурхан юу гэж хэлж байна гэх юм бол нөхцөл байдлаас үл хамааран баяр хөөр ба амар тайван гэдэг зүйлс та нарт одоо би өгөхийг хүсэж байна. Миний хүсэл бол энэ байна. Тийм энэ нь одоо 1-р Тесалоник номын 5:16-18 дээр хэлж байна. Тэгэхээр 3 зүйл байна. Эхнийх нь болохоор үргэлж баяртай бай. Хоёр дахь нь тасралтгүйгээр залбир. Гурав дахь нь бүх зүйлд талархлаа өрг. Тэгэхээр нэг сонирхолтой юм нь болохоор үргэлж баяртай бай. Үргэлж гэдэг үг орж ирж байна. Тасралтгүйгээр залбир гэж байна. Тасралтгүй гэдэг үг орж ирж байна. Тэгээ гурав дахь дээр нь болохоор бүх зүйлд талархлаа өрг гэж байна шүү дээ. Тэгэхээр яг Паул яагаад энэ гурван үгийг хэрэгэлсэн бол гэж би гайхсан л та. Тэгээд шалтгаан нь болохоор би ингэж бодож байна. Амьдралын ямар ч нөхцөлд одоо амьдрал чинь ингээд гой сайхан зүйл тохиолдвол талархлаа өрөг те гоё юм тохиолдвол баярлаа гэж хэл. Эсвэл яг амьдрал чинь ингээд бүтээл бүх юм гоё байгаад амжилттай байгаад ах юм бол залбираад те залбир баяртай бай гэж хэлээгүй. Үргэлж тасралтгүйгээр бүх зүйлд гэж яг энийг тодтогч байгаагийн шалтгаан нь болохоор итгэж хүмүүс бид нарыг Паул нэг зүйлд урайлаад дуудаад байна. Тэр нь болохоор амьдралын ямар ч улиралд ямар ч шуурган дундуур явсан одоо миний хүсэл бол та нарт өгөгдсөн миний хүсэл бол энэ юм аа гэдэг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр би түрүү хэлсэн баяр хөөр гэдэг нь те joy гэдэг үг баяр хөөр гэдэг нь болохоор ариун сүнсний үр жимс. Тэгэхээр энэ нь болохоор бид нар зөвхөн одоо өндөр эмоцийг ч юм уу те баяр хөөр гэж одоо дутуу ойлгож бас болохгүй. Эсвэл зөвхөн одоо мэдрэмжтэй одоо feeling мэдрэмж ч юм уу одоо тэр мэдрэмжийг л бид нар баяр хөөртэй бас ойлгож болохгүй. Баяр хөөр гэдэг нь болохоор Бурханаас өгж байгаа одоо ариун сүнсний үр жимсийн нэг нь. Тэгээд зовлонтой үедээ ч гэсэн баяр хөөртэй байж бид нар болно. Ойлгоход амар хэцүү яг хоорондоо зөрчилдөд байгаа юм шиг хэрнээ. Энэ нь яг Библийн үнэн байгаа. Зовлонтой хэрнээ баяр хөөртэй байж болно. Та нар чулуудуулаад өгсөн Стефаныг санаж байна үү те? Үлс намнаар гардаг. Тэр чинь одоо чулуудуулж байгаа шүү дээ те. Тэгтээ дээшээ хараад баяр хөөрөөр дүүрэн байдаг те. Бүр тулчсан байгаа те. Тэр хүний баяр хөөр нь. Яагаад гэвэл Есүсийн царайг хараад те удахгүй түнтэй уулзж байгаа мэдчихсэн учраас Стефан хэдийгээр тэр зовлонгийн мөчтөд байгаа ч гэсэн баяр хөөртэй байгаа. Тэгээ энийг бол дэлхий дээр амьдарч байгаа итгэж биш хүмүүс ойлгохгүй. Ерөөсөө хараад ойлгохгүй бүр гайхна. Тэ шоконд орно. Яагаад амьдрал чинь ингээ хэцүү байхад, зовлон бэрхшээлтэй байхад баяр хөөртэй байгаа юм. Одоо тэр naturalтэй бүр цаанаасаа гарах хүнийтэй одоо хариу үйлдэл бол амьдрал нь болж бүтэхгүй байвал уурлах, уцаарлах, гомдлох, уруу царайлах, депрессэнд орох тэр бол хүмүүсийн л одоо яг хариу үйлдэл нь одоо нормал гэх юм уу хариу үйлдэл нь. Гэхдээ итгэж хүмүүсийг Паул юу гэж дуудсан бэ гэх юм бол бид нарыг ямар ч үргэлж баяр хөөртэй бай. Амьдралын ямар ч нөхцөлд баяр хөөртэй бай. Нэгдүгээр Паул Коринт ном бичсэн загталтаа 2-р Коринт 6:10 дээр гутрангүй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчд, юу ч байхгүй юм шиг боловч бүгдийг эзэмсэгчд мөн. Гутрангүй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй гэж байна те. Тэгэхээр нэг ёсондоо зөрчилдөд нь шүү дээ те. Англиар болохоор ингэж хэлдэг байхгүй sorrowful yet rejoicing гэж аахгүй. Гутрангүй мөртлөө үргэлж баяр хөөртэй. Ядуу хоосон юм шиг боловч те олон хүнийг баян болгогчд, юу ч байхгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчд гэх те. Энэ нь болохоор
та нар ийм үг сонсч ирсэн үү? Тэр нэг хэн нэгэндээ бүр амар ядуу ганц байгаа зүйл нь мөнгө. Тиймэрхүү сонсч ирсэн үү те? Амар ядуу тэр хүнд байгаа ганцхан зүйл нь л мөнгө те. Яг тэрнтэй адилхан бид нар ямар ч мөнгө чинээлэг биш мөртлөө бид нар баян хүмүүс. Тэгээ бид нар зовлонтой мөртлөө бид нар баяр хөөртэй хүмүүс. Бид нар юучгүй мөртлөө дэлхийн нүдээр харахад юучгүй мөртлөө бид нар бүгдийг эзэмсэж байгаа. Тэгээ тэр нь бол мөнх аим те. Тэгэхээр Бурхны хүсэл нь эхнийх нь болохоор үргэлж баяртай бай. Хоёр дахь нь болохоор тасралтгүй залбир. Тасралтгүй залбир гэхээр та нар гайхчихж магадгүй л дээ. Бид нар одоо тасралтгүй залбир гэхээр маргааш гэртээ очиод ажилдаа явахгүй өглөө босоод өдөржингөө залбираал цаг мөч болгон залбирна гэсэн үг биш. Тасралтгүй залбир гэж байгаа нь болохоор одоо бидний энэ ч бүгд машин барьдаг. Машин барьдаг хүмүүс нөө бүгд машин барьдаг те. Тэгэхээр бид нар машин барихдаа хаашаа хардаг вүлээ? Урагшаага хардаг те. Урагшаага хараа машин барьдаг. Гэхдээ бид нар үргэлж нүдний үзүүрийнхаа анхаарч явж идэг те. Энэ чинь нэг зураг байгаа инглишээр тавь та. Энэ дараагийнх дээр энийг болохоор би яг монголоор юу гэдгийг мэдэхгүй байна. Одоо үзүүр хараа гэх үү. Одоо нэг энд байгаа юмыг бид нэг урагшаа харж байгаа ч гэсэн энд байгаа юмыг би мэдээд байгаа шүү дээ те. Яг юу болж байгааг хальт яг 100% харж чадахгүй гэхдээ мэдж байгаа. Энийг болохоор англиар peripheral vision гэдэг байхгүй юу? Монголоор болохоор нүдний үзүүрэл гэж байгаа гэх л байх л та. Нүдний үзүүр. Тэгэхээр бид нар машин барьж байхдаа урагшаа харж байгаа. Гэхдээ эндээс хүүхэд гарч ирж гэнэ үү? Ямар нэг юм гарч ирж гэнэ үү гэдэг бид нар болгоомжлоо тэрийг үргэлж харж явдаг байгаа. Бидний нүд одоо тэгж ажилтдаг. Бүр амар хурдан уншдаг хүмүүсийг би нэг судалгаанаас уншсан чинь амар ном маш хурдан уншдаг хүмүүс байдаг шүү дээ тий. 2-3 цаг дотор уншаад тэд нар болохоор тэрийг ашигладаг гинэ. Бид нар ном уншихдаа энэ талаас нь зүүн талаас нь баруун зах хүртэл үг болгоныг үсэг болгоныг ингэж уншдаг гинэ. Ном хурдан уншдаг хүмүүс яадаг вэ гэхээр яг хуудас юм байлаа гэж бодоход тэрний дэжтэй нэг 60% л уншина. Ингээд голоос нь эхлээл голдон дуусгана. Гэхдээ нүдний үзүүрээрээ энийг нь мэдчихдэг гинэ. Тэгээс сурчдаг. Тэгэнгүүт 30-40% илүү хамаагүй хурдан уншдаг. Ингээд явахгүй, ингээд явцдаг гинэ. Тэгээ би туршиж үзсэн л дээ ингээд нэг хэсэг дээр нэг шугам тавьж агаад нөгөө хэсэг дээр шугам тавьж байгаа. Үнэхээр болд юм байлээ. Гэхдээ нэлээд практик хийж ажил сурах юм байлаа. За тэр чи яг хав гэхдээ шүү дээ. Миний хэлэхэд байгаа гол зүйл нь гэх юм бол тасралтгүйгээр залбир гэдэг нь үргэлж залбир, цаг мөч болгон залбир гэсэн үг биш. Гэхдээ бид нар үргэлж залбирахад бэлэн явах. Тэ? Гинт одоо залбирахад бэлэн. Бид нар одоо нүдний үзүүрт хүүхд орж ирэнгүүт бид нар шууд өрүүлээд дарахад бэлэн, зогсоход бэлэн байдаг шиг бидний амьдралд тэ ажиллаа хийгээл явдгаараа явна, сургуультаа сурдгаараа явдгаараа явна. Гэхдээ яг залбирах тэр мөч тэ тэр момент нь гарч ирэхэд бид нар шууд залбирдаг. Хэн нэгэн хүнтэй биднэрт ирээд амьдрал нь ийм боллоо гэж хэлэнгүүт бид нар залбирахад бэлэн. Хэн нэгний гэрт нь бид нар орохдоо тэ хоол унд гэж бид нар суухтан за танаа гэрээ чи өрөөж үе гэдэг залбирахад бэлэн. Тэгэхээр энэ болохоор үргэлж залбирна гэдэг нь болохоор бид нар үргэлж залбирахад бэлэн явж явах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд залбирахдаа бид нар би бас өөрийнхөө залбирлын амьдралыг жоохон дүгнэж харсан л да сүүлийн үед. Тэгээд өөртөө л жоох муу дун гэсэн. Тэгээд би өөрийгөө бодож үзсэн л да яагаад миний залбирлын амьдрал сүүлийн үед ийм сул байна гэдэг. Тэгсэн чинь би нэг ингэж бодоод яваад байснаа би мэдсэн л дээ. Яг бодож тунгаагаал бодоол үзчихсэн чинь би одоо залбирлыг одоо нэг гэрийн даалгавар мэт бодоо яваад байсан байна. Гэрийн даалгавар мэт. Одоо нэг үүрэг хариуцлага юм шиг. Тэр нь болохоор за би ингээд чимээгүй цаг хийхдээ залбирна. Яг хоол идэхээ өмнө залбирна. Тэгэл чек гэлтэй яг ингээд үүрэг даалгавар мэт ингээд хараад яваад байсан. Үүрэг яг энийг бид нар гэрийн даалгавар дуртай хүн чинь баг байхгүй те. Яг гэрийн даалгавар чи одоо ингээд хинч дуртай ингээд амар баяр хинч гэжтэй зарим хүмүүс дуртай хэдэл байсан баг. Гэтэ миний мэдхийн л гэрийн даалгавар амар баяр хөөртэй хийдэг юм би мэдэхгүй. Яг тэгвэл энэ нь одоо нэг үүрэг даалгавар болохоор бид нар энийг ачаа дарамт мэт хараад байдаг те. Тэгэхээр би залбирлыг одоо нэг үүрэг
хариуцлага одоо итгэгч хүний хийх ёстой өдөрт одоо тэ нэг 2-3 удаа ч юм уу хийх ёстой нэг ийм зүйл гэж бодчихсон яваад байсан. Тийм болохоор энэ надаа нэг тийм дарамт яг үннийг хэлэхэд бол нэг жоохон ачаа дарамт байгаад байсан. Тэгээ хинч ачаа дарамтыг ингээ эрен хайж хойноос нь явж эрен хайж хийхгүй шүү дээ. Аль болох цухтаан шүү дээ, тэ. Тэгэхээр яг би өөрийгөө харсан чинь миний залбирлын амьдрал үнэхээр сул байсан нь би залбирлыг ингэж буруу хараад байсан байна. Буруу өнцгөөс хараад байсан байна. Моос үнсний худал одоо миний толгойн суулгацсан тэрэндээ итгэл явьжсан байх л та тэ магадгүй. Эсвэл зүгээр л энийг өөрөө яагаад тэгээд байгаагийг рефлект гэж яг бодохгүй, тунгааж бодохгүй. Тэгэхээр залбирал гэдэг бол итгэгч хүний бидний тэ хүчийн сууг байгаа. Бид нар залбирлаараа тэр хүчийг олж авдаг сууг нь байгаа. Тэгээд түрүүнтэй үргэлж баяртай байхтай яг баяртай байхын тэр нууц нь яг залбиралтай амар холбоотой юм шиг санагдсан байхгүй. Дуулал 13-ыг бүгдээрээ хамтдаа харцгаая Библиэд бол. Та нар гарахгүй байсан ч болно. Би уншиж өгье та нарт. Энэ Давидын дуулал эзэн хэдий болтол юм бэ? Та намайг үрд мартах юм уу? Хэдий болтол та надаас нүрээ нуух юм бэ? Би хэдий болтол сэтгэлтэйгээ ярьж бүхий л өдөржин зүрхээрээ зовох юм бэ? Хэдий болтол дайснууд минь миний дээр өргөмжлөгдөх вэ? Бурхан эзэн минь тунгаан бодож надад хариу өгөөч. Нүдийг минь нээгэж. Эс тэгвэл би үхлээр нойрсож дайсан минь ч би түүнийг ялан дийлсэн гэж хэлнэ. Намайг ганхах үед өснүүд минь ч баярлах болно. Харин би хайр инрэлтэд итгэсэн зүрх минь таны авралд баясах болно. Би эзэнд дуулна. Тэр надад өгөөмөр хандсан билээ. Амен. Давид бүр амар зовлон шаналл донд байгаа нь энд амар тодорхой байхгүй. Дайснууд нь хойноос нь хөөгд байгаа. Тэгээд амьдралын зөндөө их бэрхшээлтэй. Гэхдээ яг энэ залбирлынх нь энэ яг дуулал 13 дээр энэ залбирлынх нь яг энэ сүүлийн хэсэгтэр нь эзнийг магтаад Давид баяр хөөртэй болоод талархлаа өргөд дуусгаж байна. Давидын хувьд нөхцөл байдал нь шууд өөрчлөгдөөгүй, шууд те дайсан нь орхиж явдаад өөрт нь амар тайван ирээл нөхцөл байдал нь бол өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Харин юу нь яагаад Давидтэй яг энэ дуулал 13 дээр ингэж амар хэцүү зовлон донд байгаа гэдгийг илэрхийлж явж ирснаа сүүлийн 2 ишлэл дээр нь те эзнийг магтаад талархлыг өргөөд баяр хөөртэй болоод энэ дуулал дуусч байна вэ гэх юм бол залбирсан учраас эзэн рүү хандаж залбирсан учраас тэр нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй гэхдээ залбирсан учраас бурхан түүнд хүч орж иржтэй арай өөрөөр юмыг харж эхэлж байна. Талархсан байна. Баяр хөөртэй болсон байна. Тэгэхээр бүгдээрээ бурхны хүсэл нь эхнийх нь үргэлж баяртай байх, хоёр дахь нь тасралтгүйгээр залбирах. За гурав дахь нь бүх зүйлд талархлаа өрг. Бүх зүйлд талархлаа өрг. Тэг би нөгөө нэг YouTube дээр ороод ингээл талархал гэдэг үг ингээл бичээл ток ингээд хайж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь TED Talk мог гэл зөндөө юмнууд өгдөн шүү дээ. Тэгэл TED Talk, тэгэл янз бүрийн яриа, энэ заавалчгүй одоо номлол байх албагүй зүгээр л хүмүүсийн ярианууд, шинжлэх ухааны судалгаанууд, талархалтай холбоотой зөндөө юм гарч ирж байгаа байхгүй. Тэгээ тэр дундаас ингээд нэг анзаарсан нэг юм байгаа. Тэр нь болохоор илүү талархдаг хүн илүү аз жаргалтай байдаг гинэ. Илүү талархдаг хүн илүү аз жаргалтай байдаг. Та бүхэн аз жаргалтай байхыг хүсэж байна уу? Тэгэхээр та илүү талархах хэрэгтэй юм байна те. Аз жаргалтай хүн илүү талархдаг биш харин эсрэгээрээ талархалтай байдаг хүнтэй үргэлж аливаа зүйлс талархдаг хүн илүү аз жаргалтай байдаг юм байна. Талархахын те эсрэг нь юу вэ? Гомдлох, комплейндах те. Тэг яг үргэлж одоо ингэж гомдолдог хүмүүс бас байдаг шүү дээ те. Үргэлж гомдолдог. Ингээл аливаа зүйлийг яаж хийж байгаа л болохгүй талаас нь харцдаг. Тэгэд яг үнэндээ яг тийм хүмүүстэй хинч одоо ойрхон байхыг хүсдэг. Харин талархдаг хүнтэй бид нартэй илүү аз жаргалтай хүнтэй илүү эерэг хүнтэй бид нар илүү нөхөрлөхийг хүсдэг те. Тэр ядчил бид нартэй
хүрээллээ сайжруулах юм бол бид нар өөрсдөө те талархдаг болцгоо. Илүү талархдаг. Тэгээд талархах шалтгаан биднэрт маш их байгаа. Талархах шалтгаан биднэрт маш их байгаа. Бид нар харин түр одоо завсарлаад ерөөсөө боддгоо тэрийг боддгоо ингээл орхиол яваад байдаг. Тэгэхээр талархах хэрхэн бид нар талархалтай амьдрах вэ гэхээр бид нар зогсох тэгээд харах гэж байгаа юм. Нөгөө нэг хүүхдүүд зам гарахад бид нар тэгдэж штэ тий зааж өгдөө штэ тий зогс хар за тэгээд яваарай гэдэгтэй тэрнтэй адилхан бид нар илүү талархалтай амьдралдаа яаж бий болгох вэ гэх юм бол тий өдөрт хэд удаа зүгээр л завсарлага аваад хийж байгаа зүйлсээсээ тий тэгээд бодоод би тий юу талархах тий тэгэхээр бид нар ерөөсөө мэд одоо би нөгөө нэг 2 жилийн өмнө Монголд явсан шүү дээ тий. Тэгээд би Америкт байхдаа ерөөсөө машина парклах ч юм уу, сүмийн гадаа тавих, гэрийнхээ гадаа тавих, одоо машина ингээл парклах, гоё зам дээр явж байгаад хэзээ ч талархдаггүй байхгүй юу. Тэгээ Монгол яваад ирсний дараа бүр амар талархсан. Тэг ягаад тэгвэл Монгол яг Монголоо муулж байгаа юм биш. Гэхдээ яг тэр хэсэг нь бол амар муухай юм байна. Тэр нь юу вэ гэхээр парк олддог юм л. Зогсоол. Энд чи ингээд бүх юмнуудтай ингээд зогсоолод бий болгож шүү дээ. Монголд болохоор би ингээд нэг газар очиод тэнгуү чин тэр газар нь зогсоол байхгүй. Тэгэхээр ингээд байрнуудын дунд янз бүрийн байрнууд байдаг шүү дээ. Хотын төвд тэр дунд нь ингээд тавих хэвээр. Гэхдээ тэнцээч яг бас зогсоол гэж байхгүй. Нэг юм дээгүүр ингээд дээшээ гарч агаад тэгээд тавьдаг. Тэгээ хамаагүй тавьж болохгүй яа тэгвэл өөр хүмүүс ирээд блоклоо тавьчин те. Тэгээд яг тэр нь надад бүр амар хэцүү санагдчихсан Монголд сүүл явхад. Тэгээд машин барихад одоо Монголд ийм хэцүү юм уу гэх те. Тэгээд би ирээд эхний хэдэн өдөр талархалтай одоо мартсан л та. Тийм. Гэтэ бид нар яг нөгөө нэгээс анзаардгүй болохоос биш бидний амьдрал талархах зүйл маш их байдаг. Тэгээд бид нар яг энэ мөчөд ингээл зогсоол бодцгойтэй бүгдээрээ яг энэ мөчөд зогсоол нүдэн ханиал бодъё. За бүгдээрээ нэг тийм хамтдаа та юунд талархаж байна хамтдаа бодож үзье. Бодсон уу? Талархах зүйл байсан уу? Байсан те. Маш их байгаа биз? Бид нар амьсгалж байна. Бид нар эрүүл байна. Хөлтэй байна, гартай байна. Ямар ч утаагүй цэвэр цэнгэг агаар байна. Сүмийн байр байна. Жилийн өмнө бид нар суулж чадахгүй байсан биз дээ. Фэйсбүүкээр үзээл те. Биднэрт машин байна. Бүгдэнд нь машин байна. Ажил байна. Бид нар талархах зүйл маш их. Гэхдээ бид нар түр завсарлаад тэр талаараа бодож үздэг байгаа. Тэгэхээр эцэст нь яагаад Бурхны хүсэл яг биднэрт зориулсан Бурхны хүсэл гэж байна шүү дээ тий. Үргэлж баяртай байх, тасралтгүйгээр залбирах, бүх зүйлс талархлаа өргөх. Бидний амьдралын хэм маягтай тэр лайфстайл нь яг энэ Полын хэлсэн энэ зүйлсүүдийг хийснээрээ биднэрт тэр яг хүн болгоны тэр хүсэж байгаа тэр амар тайван, баяр хөөр энэ ирэх болно. Ягаад бид энийг хийх ёстой вэ гэх юм бол биднэрт эдгээрийн ийм лайфстайл амьдралын хэм маягтай байснараа л биднэрт тэр жинхэнэ баяр хөөр, жинхэнэ амар тайван ирэх болно. Бүгдээрээ Паулийн амьдралыг нь харцгаая. Энд зураг нь байгаа. Пол энэ яг хэр үннийг мэдгүй байна. Гэхдээ ямар ч манай Библийн сургууль дээр энэ зургийг Паул гэдээ тавьж исэн байгаа тийм. Тэгээд Паулийн амьдралыг нь харцгаая. Яг амьдралтаа туусан зовлонгийн бүгдээрээ уншицгаая. Юудэчүүд намайг 5 удаа 39 ташуурдсан. Намайг саваагаар 3 жанчиж, 1 удаа над руу чулуу шидцгээж байв. 3 удаа би усан онгоцны сүрэлд өртөж, гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялахдаа гол усны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул, харийнхны аюул, хот дах аюул, цөлдөх аюул, тэнгисдэх аюул, хуурамч ах дүүсийн дундах аюул, зүдэл зүтгэл, дараа дарамт, байнгын нойр дутал,
үлдэл, сангал, үргэлжийн мацаг, ноорол, нүцгэрэл, даарал, хөөрөлт байлаа. Энэ бүгдээс гадна би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтад байна. Хамгийн их комплейндах, хамгийн их депрессэнд орох хүн бол яг хүн бол яалтч Паул байгааз. Гэхдээ бид нар Паулын загтлуудыг уншаад Паулыг мэдэнтэй хамгийн их баяр хөөртэй амар тайван хүн байсан. Нөхцөл байдал нь ийм байхад яаж тийм баяр хөөрөөр дүүрэн амар тайвнаар дүүрэн байна. Тэг яагаад гэвэл Паултэй зөв газараа амьдарч ирсэндээ биш ихэнх он жилүүд нь шоронд өнгөрсөн. Зөв хүнтэйгээ суусандаа биш ганцаараа хинтэж суугаагүй амьдарсан. Урт удаан амьдарсандаа биш те Неро хаанд үхсэн байгаа те харчлуулгадаад. Зөв ажиллаа те зөв карьераа сонгоо зөв ажиллаа хийсэндээ ч биш. Сүм тарьсан сайн мэдээ тараасан гэхдээ сүмийнхэн дунд бөөн асуудал те худал хуурмаг ах дүүнс тэр дунд нь гарч ирж те түүнээс урвсан, түүнийг мэхэлсэн, орхиж явсан, хамтдаа сайн мэдээнд явхад талаас нь орхиж явсан хүмүүс ч байгаа. Тэгсэн хэрнээ Паул баяр хөөр амар тайван дүүрнээс дүүрэн байсан. Яг тэгвэл Паул тэр нууцыг мэдчихсэн. Нууц нь нөхцөл байдал биш юм байна. Энэ дэлхийгээс хайгаад байгаа зүйл биш юм байна. Баяр хөөр ба амар тайвны нууц нь үргэлж талархалтай байх. Залбирлын амьдрал нь хүчтэй байх. Үргэлж эзэн дотор баярлах. Яг гэвэл энэ дэлхийн зовлон нь эзнээс тэр ирээдүйд ирэх баяр хөөртэй харьцуулахад юу ч биш гэж хэлсэн. Бид нар хамтдаа залбираад дуусгацгаа. Бурхан Аава танд талархын энэ цагийн төлөө. Тэр эзэн минь итгэгч хүмүүс бидний хувьд амьдралаа хэрхэн удирдах, авч явж амьдралдаа ямар зуршлуудыг бий болгохыг эзэн та өнөөдөр биднэрт тодорхой ойлгуулж өгсөн танд талархъя. Эзэн тэгээ таны хүсэл бол гэж яагаад та маш тодорхойгоор хэлсэн байна. Тэгээ энэ нь болохоор үргэлж баяртай байж, тасралтгүйгээр залбирч бүх зүйл талархлаа өргөх үлээ. Эзэн минь та биднийг илүү төлөвшөлт хүргээж бидний дотор эзэн минь бас худал хуурмагт итгээд энэ зүйл минь л өөрчлөгдөчихвөл бидний амьдралд энэ нөхцөл байдал ийм болчихвол би жинхэнэ тэр аж аргалтай болно, баяр хөөр амар тайвныг авна гэж бодож явж байгаа бол эзэн минь та өөрийн бас үннийг бидний зүрх сэтгэлд яг энэ өдөр өгж нөхцөл байдлаас үл хамааран баяр хөөртэй байж амар тайван байж болно гэдгийг эзэн та Паулын амьдралаар түүний загтлаар бидэнд бас ойлгуулсан танд талархъя. Тиймээс эзэн минь үлдсэн амьдралаа үргэлж залбирал болон талархалтай байдал болон баяртай байхаа эзэн минь амьдралынхаа турш хэрэгжүүлж явсан итгэгч нар болгож өгөөрэй эзэн минь. Тэгэд эзэн минь хэдийгээр тэгж чадахгүй ч гэсэн эзэн та биднэрт төвчээртэйгээр ханддаг өршөөл нэгүслэр дүүрэн бурхан таньд талархъя. Та бидний алдаа дутагдлыг мэддэг хэрнээ биднэрт төвчээртэй хандаж биднийг өөрчлөхийг хүлээж бидэнд хайраа өдөр болгон харуулдаг таньд талархъя. Танд алдрыг өргөе. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.